Үзэгчдээ эх орон телевизийн бэлгийн цэдэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Дугаарын хойморт Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн хүүхдийн зохиолч Булган аймгийн Бүрэг хангай сумын уугуул Жамбын Даш тондох гойрогдсон ирсэн байна. Танд энэ үчийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та нарч хүргье. Өнөөдөр 6 дугаар сарын 1-ний эх хүрсийн баярын сайхан өдөр тохиож байна. Та бас эх орон телевизийг үзэн суугаа нийт Монголынхоо эцэг эхчүүдэд хөөрхөн хүүхдүүдэд бас баярын мэдлэгээ төвшүүлээд яриагаа эхлэх үү. За тэгээ одоо гэртээ сайхан баярлаж байгаа аавтайгаа ээжтэйгээ ингээд баярлаж байгаа эмээтэйгээ өвөөтэйгээ баярлаж байгаа энэ хөөрхөн хүүхдүүдэд олон улсын хүүхдийн баярын мэндийг хүргэж мэдчлээ. Таны хүүхэд нас мэдээж Булган аймгийн Бүрэг хангай сумд өнгөрсөн. Бүрэг хангай сумд тий Бүрэг хангай сумын шуутын голд шуут голын жарахаа гэж миний нэг дуу байдгийг. Тэр би бага насаар дуурсч хийсэн юм л да. Тэр шуут голоос одоо ууж ирсэн юм хүүд. За тэгэл хүүхэд яаж өснө вэ? Яг л тэрийн шигээл өссөн морь ундаг. Одоо тэгэл усан гол дээр тоглодог. Голын шавраар баримл хийдэг. Цасан дээр одоо юм зурж явдаг. Ийм л одоо хүүхэд нас л ямар байдгүй тийм л маягаар л их сайхан ад жаргалтай сайхан хүүхэд нас шуутын голд өнгөрсөн дээ. Ээжээсээ хитүүлээ вэ? Би одоо дөрвөлээ шүү дээ. Тий хамгийн том нь юу яах юм? Айлын том. Тий миний дор 3 дүү байгаа. Утга зохиол энэ ном зохиолын хэдэн үеэс орж эхлэв? 17 настай байхад миний анхны номыг улсын хэвлэлээс гаргаж өгсөн. 17 настай хүүхдийн номыг гаргана гэдэг. 17 настай. Тий манай улсын хэмжээнд бол 2 дахь удаагийн тохиолдол анхны тохиолдол нь бол Чойжлийн жимэд байгаа номыг 13 настай байхад маршалж явуулсан гаргаж өгсөн. За миний номыг бол хүүхдийн нэрт зохиолч Дамдын цоогийн Содон Дорж гэдэг ачтан хүн манай сургууль дээр очиад миний шүлгүүдээ авч яваад улсад авчиад ном болгоод аргатай хүүгдэг ном болгоод гаргачихсан. Зөв. Тэр л одоо өгсөн. Энэ одоо 58 онд. 58 онд. Тий. Энэ бол анхны ном гарч ирж. Тий анхны ном. Миний одоо хамгийн их надад урам өгсөн. Тэгээд цааш нь одоо утга зохиолд хөдөлсөн ийм том үйл явдал болсон да. Нийтдээ та одоо 1958 онд таны анхны ном гарч байж гэж бодохоор одоо 2016 энэ хооронд энэ хичнээн ном гарсан баха би даа. За нэг 80-аад ном гараа болоо одоо сүүлийн үед тэгээд бас одоо ном тоолох молох чиг байхгүй болчихж зүгээр яг дахин хэвлэгдсэнтэй бол нэг 100 ч гараа болов гэж боддгийг. Ер нь нэг ямар ч гэсэн нэг 80-аад ном. Тэгээ хүүхдийн зохиолын ном чинь их жижиг гэж тэ хотгоны мөр шиг нэг юм. Би одоо их зохиол үтчихэж гээл ингээл ангирч байсан чинь яг ингээ ботиологтой зэрэг хөрөхгүй шүү дээ. Ботид хөрөхгүй. Тэгэхээр ерөөсөө их баг утсан юм байна. Энэ арман бичдэг тууж бичдэг ус шиг биш юм. Дэлхийн ерөнхий хичнээн орондоо таны бүтээлээс хэвлэгдээд байна. За одоо нэг нилийн хэд оронд байхаа энэ ч одоо лавл 30 орчим ном хэвлэгдчихв яв. Хамгийн сүүлд л одоо арав хэл дээр хэвлэгдсэн. Энэ миний Мартин үлгэр гэдэг ном арав хэл дээр хэвлэгдсэн. Энэ ном бол одоо хамгийн олон хэл дээр хэвлэгдсэн ном нөхаа та энэ ч одоо Герман, Япон, Солонгос, Хятад, Арав за тэгээд энэ Черногор гэж хэл байдаг юм байна. Хуучин одоо солон юу Югослав гэж улс байсан ш тэрний тэр ч одоо 6 тасарсан юм байна. Тэрний Черногор гэдэг хэл дээр хэвлэгдсэн байх шиг. За тэгээ энэ номонд нэг үлгэр Английн сурахчд орсон юм. Англи хэлтэй. Тийм Английн сурахч одоо хүүхдийн сурахч. Тий 2012 онд Англид очсон. Тэгээд надаас энэ хүн намайг одоо хуралд энэ хүүхдийн зохиолч их хурл улсын ирж байгааг дуулсан юм байна. Аягаад дуулж чаддгүй яагаад байсан гэхээр эрхийн зөвшөөрөл авгүй хийж. Тэгээ яг Монголд их олон газар үтсэн гэж байна. Боловсролын яам руу чиглэлээ, засгийн газар руу чиглэлээ. Нэг ч хариу ирэхгүй. Тэгээд дүүрсэн хэрэг хөвлөсөн. Яагаад гэвэл тэр авгаан тэр охин ач охинд нэг таалагдсан юм байна. Тэр үлгэр. Тий. Тэгээд ач охин одоо яриад ингээд ахаар үтсэн чинь нөгөө ерөөсөө энийг сурах ихтэй. Энэ бол тэр сэтгэлгээний үлгэр юм. Манай англи хүүхдүүдийн одоо тэр сэтгэлгээ юун таарах юм, гүн ухааны үлгэр юм гээд тэгэл дүүр сэрэг гэд хийцэн. Тэгээ би яг тэрийг сонсоодгүй надаас айх хэрэггүй. Би тэр эрхийн зөрчил мөрчил тийм мэдчихгүй. Манай орн мэддэгч орн биш. Одоо дөнгөж эхэлж байгаа тэрийг сайн мэдэхгүй гэсэн. Тэгээ дахиж ирээд над одоо бүтээ дээр авч яваад нөхөртөө ингээд. Тэгээ хэлж байна л дээ энэ юунд жуулч нар Монголд ирсэн чинь тэр ачаах нь үлгэр загсан. Тэгээд англи хэл дээр үлгэр хайгаад байсан. Тэгээ энэ ном таарсан юм байна л да. Тэгээ таарад аваад очисон тэр охинд нь тэгтэл тэр хүн нэг эмгэн л яваад идэг ч уулчангаар тэгсэн тэр сурхуучийг зохиод хүн байж. Тэгээд орчихсон тийм байлээ.
хамгийн сүүлд ямар ном авлигдав? За хамгийн сүүлд би чихрийн цаасан дээр үтс үлгэрүүд гэдэг ном энэ гараад байна. Энэ номыг бол Интерпресс компани маш гоё хэвлсэн. За Интерпресс компанитай хамтарч одоо ажилласан компани бол энэ Баттрейд Си гэдэг групп байгаа. Энэ бол тэр Орос чихэр зардаг групп. Одоо нэг улсын номын сангийн ард нэг хоошоо харсан нэг Орос чихрийн дэлгүүр гэж ядгийн тэр компани. Тэгээд тэр компани яагаад гэсэн бэхээр чихрийн цаасан дээр үтсэлгэр хэрэгтэй зэрэг энэ чихэртэйгээ одоо холбоотой юмгээд тэгээд чихэртэйгээ хамт зарж байгаа. Хүүхэд бол чихэр дуртай. Тэгээ үлгэрт бас дурлал гэсэн ийм санаагаар ингээд Интерпресс компани тэр Баттрейд Си гэдэг одоо групп хоёр нийлээд энэ номыг гаргаад хүүхдийн баяраар одоо ингээд яг эд зарж байна да. За энэ ямар учиртай ном уу гэвэл би нэг дархны 4-р цэцэрлэг дээр энэ хавар очив. 4 сард очив. Тэгсэн чинь цэцэрлэгийн хүүхдүүд үлгэр ярьж байгаа. Тэгэхээр миний үлгэр томдоод болдгоо. Одоо энэ мартын үлгэрээс ярьсан чинь томдоод болдгоо. Тэр хүүхдийн төсвөр гэдэг чинь туулайн сүүл шиг их богинохын байдаг юм байна. Ерөөс бол дорол ингээд сонирхож болчдаг тийм. Тэгэхээр би тэдэнд амлчихгүй. Нэг чихрийн цаас тэн дээр харагдахаар нэг жоохон үлгэр үтчихээ тэгээ уншсан их сонирхож байна. Тэгэхээр чихрийн цаасан дээр. Тэгэхээр би за та нарт би одоо энэ чихрийн цаасан дээр үлгэр үтчих өгнө гэж амлаад тэгээ очиж өнөө хүүхдүүдэд уншиж өгөөд тэгээ яг хүүхдүүд сонирхсан учраас за яг ер нь чихрийн цаасан дээр яагаад үтчих юм гэхээр одоо их нацаг дөрж маань ч гэсэн зохиол учиртай гурван толгоогоо чихрийн цаасан дээр үтсэн гэдэг тийм ээ. За надад тийм тохиол байгаагүй ч гэсэн би бол тэр жижиг хэмжээтэй болох гэж зориуд гэсэн. Чихрийн цааснаас одоо том болчихвол тэгэл том болчих юм тийм ээ. Тэгээд чихрийн цаасан дээр багтах хэмжээнд хийвэл одоо бараг л нэг тийм жижиг төрөл зүйлийг л гаргах гэдэг шүү дээ. Хамгийн жижиг тэгсэн мөртөө санаа нэг тий гүнзгий санаатай тийм юм бичих гэсэн. Тэгээ энэ бол одоо яг хүүхдүүд одоо ингээд аваад хүүхдийн баяраар их худалдаж авч байна. Би одоо гарын үсэг зурж бас зарим газруудын компаниудтай хамтарцуулаа их сонирхож авч байна. Энэ за аав ээжгүй бол яг энэ бол одоо 7 толгойгоо хэвлэж гарсан ном. Тэгэхээр энэ бол 6 настай хүүхэд зургийг зурсан. 6 настай хүүхэд хүүхдийн сэтгэлгээгээр би одоо бичсэн гэхүүдээ. Жишээлбэл одоо ингэж байгаа юм л да. Энэ хөдөө үзээгүй хотын хүүхэд байна л да. Хотын хүүхэд тэгээ 6 настай хүүхдийн сэтгэлгээнд орж бичнэ гэдэг бол одоо ерөөсөө тэр зохиолчоос асар их одоо зүйлийг шаарддаг. Яг тэр 6 настай хүүхдийн зургийг харж байгаа л бичихгүй. Одоо ингээл хотын хүүхэд хөдөө одоо мал нь ямар гэдэг юм гэсэн 5 давхар байшинд байдаг гэнэ. За тэгвэл гэрний яадаг юм гэсэн 5 давхар гэрт байдаг. Яаж ордог юм гэсэн модын шатаар дээш доош шулгаад орчдөг. Тэр тэгэхээр та зургийг хараад тэгсэн ингээд тэр бэлчээрт одоо мал нь яаж гардаг юм гэсэн чинь тэр гэрэлэн дахиагаар явдаг. Тэгээд улаан гэрэл асчаар өхрүүд нь ингээд зогсчдаг, адуунууд нь пижигдэл өнгөрдөг юм л та. За энэ голын цаана өхөр яаж гардаг юм сөмөр нэг завьтай. Тэгээд завьяар сэлээ гарчдаг юм гинэ. За ямаа тэр одоо их хадан давирчдаг энэ яаж гардаг юм гэсэн чинь биений олсоор татаа гаргацдаг юм. Энэ бол 6 настай хүүхдийн сэтгэлгээ. Би энэ хүүхдийн зургийг харчаад энэ хүүхд бол миний дүү юм л да. Миний төрсөн дүү. Цолонбаатар гэдэг хүүхд. Тэгээ энэ хүүхдийн зургийг харчаад би өстөөний Эврика гэж эрдэнэт хашгирдаг. Эртний грекийн эрдэнэт чинь нэг шинэ юм нэчэл Эврика гэж хашгирдаг. Тэгж хашгирсан. Жишээлбэл энэ одоо хонь гэж байна. За ингээд энэ юу юм гэж асуухаар нь би наадах чинь үсний сан байна штэ гэн. Тэгсэн биш хонь гэн. Тэгвэл энэ чинь толгой нь хаана сүүл нь хаана мэддэхгүй штэ. Тэр хол үлчиж байгаа хоньыг хаана толгой нь хаана сүүл нь би яаж харах вэ? Энэ бол хүүхдийн сэтгэлгээ, хүүхдийн одоо за тэгээд энд бол би жаахан тийм хөгжимлэг бичих их дуртай. Жишээлбэл бороо гэдэг шүлгэл хараа тэри хараа бороо ширүүн бороо хараа тэри хараа бороо ширүүн бороо гэл үгээр бороо ороод штэ тийм ээ. Ийм хөгжимлэг эгшгэлэнт одоо шүлэг би бичих их дуртай. Энэ бол хүүхдэд их таарад нийцээж явах шиг ингэ санагдаад байдгийг. Тэгвэл үзэгч хүүхдүүдтэй өнөөдөр баярын өдөр шүлгээс авчих. Тэгээ яг энэ номынхаа шүлгээс уншил да. Энэ бид нар олон улсын хүүхдийн зохиолчдын хурал дээр тэгээ номыг гаргачихсан энэ юун дээр шүлгээ уншихад би англи хэл мэдгүй үлгэр яриад тэгээ монгол хэл дээр яриад бас энэ дэлхийн 77 орн сууж байгаа юм яах вэ? Тэгээ гарчихсан чинь
Ерөөсөө одоо яаж ч болдгоо. Тэгээд нэг шүлэг уншчихгүй юу. Өхөр тэрэг Монгол хэл дээр. Тий. Өхөр тэрэг үгэлээж явах шиг, дугуй тэрэг дуваайлаач явах шиг, өгсүр хэжлүүр өөдөөс тослоо, өндөр даваа эгцэрч бослоо. Монгол шар хүчлэн зүтгэн модон тэрэг гаслан чахран тослоод өгөөч, туслаад өгөөч, туслаад өгөөч, туслаад өгөөч. Давааны цаад руу өнгийн орлоо, овооны цаад руу тонгон бол амбун шир бомбон дэгдэн нарал тэрэг дэндэн дэгдэн тостаж яах уу, тосгооч яах уу, тустаж яах уу, тосгооч яах уу, тостаж яах уу, тосгооч яах. Хөр тэрэг үхэлдэг юм байна, дугуй тэрэг дуваайлдаг юм байна гэсэн алганы чигнээ явчлаа. Хурлын дарга асууж байна. Энэ юуны тухай шилгүү? Нэг нөхөр Окскард гэж байна. Үхэр тэрэг гэж байна. Чи яаж мэдв? Би наад монголчин жуулчилж очоод тэр өхөр дэрэг гэдэг юм дээр суугаад давааны яваад давааны уруу тор бууж байгаа энэ чимээг энэ нөхрийн шүлгээс олж сонслоо. Ямар сайхан бэ? Орчуулгагүйгээр ойлгож штэ тийм ээ. Орчуулгагүй. Энэ дээр би одоо маш их хоёрсон. Тэр хурлын дарга бол хэлсэн. Энэ бол анх удаа одоо хүүхдийн зохиолчдын их хурл дээр болж байгаа ийм үйл явдал. Би та нарыг одоо төрөлх хэл дээр ингээ уншаач хэн ч ингэж байгаагүй. Энэ нөхөр одоо ингээд ойлгуулчлаа шүү дээ. Одоо монгол хэл дээр уншаад гэж. Ийм одоо шүлгүүд байгаа маа. Тэгээ энэ номын шүлгүүдийг уран жиргээ тэмцээн гэж болдог. Би тэрийг санаачсан юм л да 94 онд. Тэгээ тэр тэмцээн тий хүүхдийн энэ шүлгээс бол маш олон хүүхэд уншсан. Маш олон хүүхэд одоо алтан медаль авт төрүүлсэн. Энэ номоос. Тэгээ энэ номыг их одоо эрд сурдаг над руу дандаа утасч байдаг. Аав ээж вэ ном хаав яа гэж устдаад байдаг. Тэгээ би одоо дахид 7 дахь удаа дахиж хэвлүүлээ байж байгаа юм. Зөв. Тэгэхээр 1958 онд анхны ном гарч иж босоход та 160-д бүтээл тойргооч. Энэ 60-ны хугацаанд Монголын хүүхдүүдийн сэтгэлгээний өөрчлөлт ямар одоо өөрчлөлт гарч ирж байна? Яг хаа ер нь хүүхэд бол ер нь хүүхэд хэвээрэл байсан л да. Хүүхэд тоглодгоо, уйлдаг бол уйлдаг, инээдэг бол инээдэг тийм ээ. Баярлдаг бол баярлдаг энэ хэвээр. Энэ хөгжлөд байгаад өөрчлөгдсөн юм шүү. Жишээлбэл одоо бидний үед компьютер байсангүй, бидний үед гар утас байсангүй. Энийгээ дагаад одоо тэр хүүхдийн сонирхож байгаа хүүхдийн одоо улам цаашаа юм нээх гээд хүсэл мөрөөдөл тэгэл одоо тэр өөр юм бодолтой болох гээд байгаа. Хэсүү болох гээд байгаа. Энэ бол их өөр болсон. Аргагүй би бол одоо энэ алтан бомбын орны эзэд нь ирчээд байна гэж бодоод байгаа. Энэ үе бол их өөр үе. Энэ дотроос л одоо их алдартай хүмүүс гарах байх. Тэгээ энэ хүүхдүүд та нар дотроос Монголын нэрийг дэлхийн төвшөнд гаргаад нэг улс шиг аваад явчих Чингис хаан шиг ийм хүн гарах байх л гэж би найдаад байгаа. Би тэрний нүүдлийн номоос 25 жил явлаа шүү дээ. Том мухай шорон даруулаад мухай царайлал яваалаад юуны төлөө явж байгаа юм. Би ганцхан оюунлаг хүүхдийн дундаас одоо ирээдүйн Чингис хаан гарч ирээд энэ Монгол улсааныг аваа явуучаасаа гэж энэний төлөө л яваад байгаа. Би 137 мянган км явд дэлхийн бөмбөрцгийн 3 тойрох хэмжээний зам 330 суманд очлоо шүү дээ. Тэгэл хүүхдэд ном уншуулаад их эцгүүд нь лекц уншаад их эцгүүд нь ямар лекц уншиж байгаа юм гэхээр одоо хүүхдээ ямар ном авчих вэ? Одоо зах зээл дээр бол ном маш их байна тийм ээ. Энэ сонголт хийх хэрэгтэй. Сонголт хийхгүй бол одоо янз бүрийн номнууд уншуулах магадгүй тэр хүүхдэд буруу нөлөөлөж явчих. Зүгээр ном арай буруу нөлөөлнө гэж байхгүй байх. Зүгээр ер нь тэгтээ сэтгэлгээний ном одоо бол уншуулах хэрэгтэй. Гүн ухааны хөрсөн дээр үчигдсэн сэтгэлгээний хүүхэд болгон өөрийнхөө ойлгох тийм ном уншуулах ёстой. Би бол тэгж бодоод байгаа. Тэр жишээлбэл миний бичсэн энэ Мартин Өлгөр гэдэг тэр Английн сургалтаар нь гэхээр тэр сэтгэлгээний төвшөнд бол таарч байна гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгээ энэ эхний үлгэрийн Монгол улсын ерөнхийлөгч хичээл болгож заасан энэ гэр гэдэг үлгэрийг их сайхан заасан доо. Ер нь ерөнхийлөгч хүн анх удаа хүүхдийн зохиолоор хичээл заана гэдэг надад бол гайхамшигтай сайхан санагдлаа л. Ер нь тийм байгаагүй. Урд нь ерөөс хэдэн балдар хязээ тэр хүүхдийн зохиолыг бариад ингээ хичээл зааж байлаа би мэдэхгүй. Тэн дээр бол их баярлсан. Ерөнхийлөгч хүн зүгээр нэг жирийн хүүхдийн зохиолчийн зохиолыг аваад тэгээ хичээл болгоо зааж байна гэдэг бол их сайхан. Та ерөөхдөө энэ хүүхдийн зохиолд өөрөө орж хүүхдийн сэтгэлгээрийн зохиолын бүтээлд туургана гэдэг бол бас тийм амар ажил биш байх тийм ээ. Монголд ер нь нийтдээ ер нь хүүхдийн зохиолч ер нь хичнээн хүн байдаг бол. За нэг 40 хүн байна л да. 40 хүн байна. Ахмад залуу янз бүрийн улсын сайхан бичиж байна. Сайхан бичиж байгаа залуучууд байна. Залуучууд бас хэрэг байх. Байна. Олон байна. Сая бол тэр сүүлийн удаа тэр уралдаан боловсролын яамнаас зарласан уралдаанд бол дандаа залуу улс голцоо төрүүлж ин тэр гарч ирж байсан. Тэр бол их сайхан үзэгдэл. Та бас олон дуутай байх тийм ээ. За яг нэг 60 орчим дууны үгийн шүү дээ. Үгийг нүцсэн тийм бий л дээ. Яг хүүхдүүд
одоо газрын найзуудаа сайн байна уу ингээд дуулж илвэдэг тавтай нойрсороо шинэ өглөө өрөөнд тагтаа орж ирлээ яагаад энэ төр гэж дуулж байдаг стоонууд бий. Хар шууны цагаан төв. Энэ нэр надад их бас их содон санагдаж байна л да. Яагаад гэх юм бол энэ хар шууны цагаан төв гэдэг энэ зүгээр нэрийг уншихтал би энэ номыг аваад унших тийм сэтэл сонирхол төрж байна л да. Та энэ талаар бас тэг яг энэ говийн нэг эмгэн байгаа. Энэ эмгэн одоо 84-тэй байлуу да намайг очиход. Энэ бол яг дандаа ч эмгэн байсангүй бас залуу сайхан хүүхэн байжээ. 20-д настай. Тэгээ явж исэн нэг хэрэг шарахтай байж тэрийг эдгэж гисэн чинь тэр хэрэг тэр нөхөр нэг хоёроос нь тэр шарахтай хэрэг нь бол эхнэр нь байж л дээ. Эм хэрэг байж. Тэгтэл цаана нөхөр хэрэг нь хүлээгээд авахгүй одоо тэр их хайр дурлалтай их үнэн чуу юм байл. Тэгээ хүлээгээд хамт өнө хун гэдэг шиг. Тэгээ хүлээгээд хоёулаа тэгээ эдгэж ихтэй зэрэг хоёулаа нэсээ явцсан эмгэн 60 жил туссан байгаа. Хүн итгэх арга байхгүй. Жишээлх юм бол эмгэн гэртээ байжсэн энэ дэр нь олон их гайхамшигтай үйл явдал. Эмгэн гэртээ байжсэн чинь гэрийн нар тэрэ муухай хоёр хэрэг муухай чарлаа явчихсан. Тэгээ эмгэн гайхгүй энэ одоо муухай ёрын шоу гэдэг нь үний минь ямар муухай чарлж яана вэ гэд. Тэгсэн чинь тэгээ эмгэн ойлгохгүй болох царайтай болохоор нь тэмээн муухай л явцсан. Тэгэхээр хэрэг тэмээн хэлсэн байгаа. Чи миний үгийг эмгэнд ойлгуулгатгаа чи гэж. Тэгээ тэмээн муухай бүр байгаагүй тийм чарлдгүй муухайгаар орилоод ингэ явчихтай зэрэг эмгэн гэнтхэн муухаас дотор нь хүй таригад гэнч юу болов одоо манай нөхөр энэ сум руу яваад 3 хончлаа энэ одоо юу болчихов гэж сум дахиад очисон чинь нөхрийн хүн алчихсан байсан. Тэр хэрэг хэлж байна шүү дээ. Хэрээний үгийг эмгэн ойлгохгүй болохтой зэрэг тэмээнд хэлж байна. Тэмээгээр дамжуулж хэлж байгаа. За тэгэл нэгдүгээр эмнэлэгт эмгэн ирж хэвтэж хоёр хэрэг цонхон дээр ирчээд байхаар совлогч хөөгөөдөөс ерөөсөө явж ирэхгүй 20 хоног хөөгөө явахгүй. Хоёр хэрэг л ирж суучаад тэгэхээр совлогч өгч бодсон бэхээр энэ хэрэг одоо их муухай ёрын шуу энэ эмгэний хүг хүлээгээд байх их шугын бод. Эмгэн би зүгээр болоод харсан чинь хүй наадахч миний хэрэг байна гэд. Тэгээ гараараа нэг хэд ингэсэн хэрэг яваад гэсэн. Совлогч асуусангүй та юм хэлв яагаад явчих вэ? Чи та юм хэлэх шиг хэлсэн би юу гэж хэлсэн? Би одоо би сайхан байна. Одоо та хоёр мал дээр очиж гэж хэллээ гэж. Тэгээд тэр хэрээнээсээ явцсан дахиж ирв. Тэгээд би ном бичигээд атсан. Нутгийн улстай асуусан ч худлаа гэж. Энэ эмгэн дандаа худлаа залдаг. Чи энэгээр ном бич болохгүй ш. Энэ ингээл одоо энэ ертөнцийн төв хэрэг одоо юу гэж мэддэг ингээ худлаа ирээд идэв. За 700 км яваад очицсан туршиж үзьегээ сумын эмгэн. Орон айсан мөлий? Хөвсгөсөн. Туршиж үзье гэж одоо таны сумын эмнэлэг төвтүүлээ. Яах гээд байгаа юм чи ингүй би одоо нэг хоёр хэрэг цонхон дээр их зургийг авах гээд байгаа. Та нэг хэвтээд чи яасан муу ёрын хөвгтөө би одоо яаж зүгээр ин эрүүлээж хэвтдгийг гээд ингээд эмгэн уурлаад аргагүй шүү дээ. Өөрөөр хэлбэл чи одоо хүнч тиймнаас одоо их цэрвдгэн шүү дээ. Тэгээ гуйгаадгүй би таныг дээр хоёр хэрэг чинь ирэх баг дээр нэгдүгээр эмнэлэгт ирлээгээд дуулсан. Тэгэхээр би зургийг л авах гээд байгаа юм гэсэн. За яасан нойтон хамуу шиг би хэвтийгээд хөөх юм тийг хэвтлээ. Тэгээд хэвтсэн чинь хоёр хэрэг ирсэнгүй. Тэгээд би одоо бодлоо за энэ эмгэн үнэхээр энэ нутгийнх нь мэдх юм худлаа юм. Худлаа хэлээд байт юм байна. Энэ нэгдүгээр эмнэлэгч одоо яваа гэж худлаа хэлсэн юм байна. Тэгээд би одоо эмгэн жаахан үг хаяа тэгээд нутаг Улаанбаатар яваад өглөө 7 хоногийн дараа ачуу нутсаж байна. Эмээг би модлоо яасан. Мэдхгүй одоо гинт моцсон. Би пал хийгээ явчлаа. Хэрвээ эмгэн нүд ань бол одоо би шоронд орно шүү дээ. Ягаад үгүй зүгээрээс өнөдөө өвчөн дууд чивтүүс. Тэгээ би одоо бүр айгаад дахиад очисон чинь эмгэн үнэхээр муу байна. Хоёр хэрэг цонхон дээр нэрчсэн сууж байна. Одоо энэ байж шүү дээ. Эмгэн ингээд хэвтэж байна. Хоёр хэрэг ингээд цонхон дээр нэрчихсэн байж байна. Тэр энэ бол гайхамшиг. Энэ бол ягаад гайхамшиг вөхөр зүгээр зохион байгуулалт төвтүүлэхэд хоёр ирэхгүй шүү дээ. Би энэ муудад ингээд муудад төвтгэхээр хоёр хэрэг салахгүй. Тэгэхээр энэ би тэгэл бишрээд за энэ үнэхээр гайхамшигтай. Мен 6 дахь мэдрэхүй гэдгээ би төгжүүлж чадсангүй. Энэ эмгэн хөгжүүлчих. Тийм ээ. Хэрэгтэй ойлголцож байна гэдэг чинь энэ бол гайхамшигтай сайхан. Тэгээд энэ номыг би бичсэн. Тэгээд энэ бол хятад улсад хятад хэл дээр хэвлэгдэж хаттын бүх мууж улсад уншигж байна. Зөвхөн тэндээс захиа бичдэг. Таны энэ ном бол одоо чонн сүлжээний дайтай уншигж байна гэж. Гэхдээ тэгээд би бас тийм үгэнд яаж үнэмших үү зүгээр худлаач байж мэдэн зүгээр яг ямар ч гэсэн тэр уншигж байгаа л над сайхан. Тэгээд хятад тэр том оронд одоо уншигж байна гэдэг нь над хамгийн том шиг. Бас сонь түүхэн тийм бодит явдлаас илүүсэн тийм ээ. Бодит явдлаас. Яг 21 дугаар зуунд хүүхдүүд хэрэг ном уншиж байна.
Баг уншиж байна. 20 дугаар зуун бол арай өөр байсан юм. Яг өөр. 21 дугаар зуун дэр нь хэрэг уншиж байна. Баг уншиж байна. Одоо бол тэр ном хөтлөөр гарснаас хойш харин их өөр боллоо. Тэгэхээр энэ бол хүүхдийг буруутгах арга байхгүй. Ягаад гэвэл энэ 100 надад хэрэгтэй. Энэ 100 чинь техникийн 100 байна тийм ээ. Энэ бол компьютерийн 100, энэ бол интернетийн 100. Энэ бол зайлшгүй татж байна шүү дээ. Одоо бидний энэ номноос илүү татж байна шүү дээ. Тэгэхээр тэр лөө хошуурхан зөв. Би бол тэрийг зөв гэж бодож байгаа. Энэ бол улсууд зарим нь шүүмжлээд байгаа. Энэ одоо дандаа ингээл PC тоглоом тэр чинь үзээгүй юм түүх санахгүй яах юм бэ? Тэгэхдээ бид бол тэрнийг давхаар бичиж чадахгүй шүү дээ. Хүчтэй. Бидний одоо тэр компьютерийн давхаар тэрийн давхаар хүчтэй бичих юм бол аяндаа энэ ном руу хошуурна. Таны бүтээлүүдээс цахим одоо ном гэж би болсон шүү дээ. Цахим орсон бүтээлүүд ямар бүтээлүүд? За яг орсол юм да тэгээд хэр уншдаг юм бол та мэдэхгүй. Ороод тэрнэр нэг тийм одоо сайн би уншигчдаас ирж байгаа тийм бол мэдэхгүй юм. Зүгээр яг миний энэ номын талаар бол их захиа ирдэг. Энэ чулуун домог гэж ном бол хүүхэд энийг уншаад их уйлсан тухайгаа захиа бичдэг юм. Маш олон захиа байна. Хүүхэд ном уншаад уйлна гэдэг бол миний одоо хүсэж явсан юм тэр. Энэ номон дээр амьтдыг өрөвдөө тэгээ уйлж байгаа юм л да. Тэгээ энэ номыг Америкийн тэргүүн хатагтай Лора Буш уншаад над захиа бичсэн. Таны агуу их энергигүй сэтгэлийн бишрээ хүндэж байна. Энэ бол ямар ч судлаач хэлээгүй их гоё үг. Би одоо энд бол одоо их баярлж явдаг л да. Тэгэхээр одоо бол энэ дэлхий дээр энэ энергигүй сэтгэл хэрэгтэй байгаа юм байх гэж би боддог юм. Их эр зориг одоо улс орноо хамгаалан дайтан байлдныхээс илүү хайрлах, юмыг хайрлах. Ер нь энергигүй сэтгэл дэлхийг аврах байх гэж би бодож явдаг юм л дээ. Хүүхдүүд дахиад бас өшөлгээсээ уншчих уу? За тэгээ. За тэр бас л тэр 12 онд дэлхийн хүүхдийн зохиолчдын хурал дээр нэг сая дээр өхөр дээр шүлгээ уншчихад тэгээд цаашаага би их сандарч байсан цаашаага би энтер тавигдаад бүр харин цаашаа шүлэг уншихор болоод 10 цэл зэрд мориорон алхуулан шогшууснаа хатруулсан эргүүлээ цагуулаа дахиулаа талаар ташуурган давтгуу замар тооссон хордлого хатан дэлхий дөрвөн туурай бөмбөрдөн хайрчлуу 10 зүгтээ цацагдана хөрс дэлхий хөлийн дор жирэлцэн хөдөлгөөгөө толын хол торлсон сумын бараа харагдлаа сургуулийн байшин ойртлоо 10 цэл зэрд морины хамгийн татан цагуулснаа хатруулснаа эргүүлснээ шогшууснаа алхууллаа. Хорлын дараа асууж энэ юуны тухай шүлгөө хорс гэж байна. Чи яаж мэдв? Наад нөхрийн шүлгээс хатан дэлхий дөрвөн туурай бомбөрдөн морь давхад байна штэ. Ямар сайхан хэлтэй юм бэ? Би ямар азар монгол хүн бол тэрвэ? Ямар сайхан хэлвэ? Дэлхийн 77 орон орчуулгагүй ойлгож байна штэ энэ хэлийг. Монгол хэлийг. Гайхамшигтай сайхан хэл. Энэ бол Дашдондгийн гавьяа биш. Далай баян монгол хэлний манд гавьяа. Гайхамшигтай сайхан энийг англи хэл рүү орчууллаа. Тэр морь давхчоо чимээ байхгүй байна. Орос хэл рүү орчууллаа. Прикскок гэдээ орчуулж энэ чинь морины давхиа биш туулайны явдлыг хэлсэн орос үг. Хятад хэл рүү орчуул. Зоошима тэр морь давхчоо чимээ байхгүй. Ганцхан агуу их миний монгол хэл морь давхитал бичиж болдог тийм одоо байгууламж юу гэмээр юм да тийм одоо хэл юм байна л да. Энэ бол гайхамшигтай сайхан. Би тэгээ бодсон. Нэгэн цагт дэлхий монголоор ярьж исэн үе. Чингис хааны үед дэлхий монголоор ярьж исэн. Одоогийн энэ хүүхдүүд бол дэлхийг монголоор ойлгох тийм агуу их хүмүүс болох байх гэсэн тийм итгэл надад төрсөн. Энд юу хэрэг болох вэ? Энд монгол хэл. Бид монгол хэлээр сайхан эзэмших юм бол монгол хэлээ дөрөөлөд явах юм бол дэлхийд гарах юм байна. Юун тэр одоо олон хэл мэл ерөөсөө монгол хэл бол гайхамшигтай хэл байна. Би тийм одоо сэтгэлтэйгээр ирсэн. Тэгээ дараа нь Америкт намайг ураад Америкийн хүүхдийн зохиолчтой ураад 2 удаа Америкийн ард түмэнд тоглолт хийлгэсэн. Би шүлгээ авсан, дуугаан дуулсан, үлгэр одоо зурж үлгэрээ ярьсан. Олон юм хийсэн л дээ. Тэгээд нэг 45 минутын тоглолт байдгийг. Монголдо тоглохоор чадахгүй юм л да. Одоо ингэ танд игнөр харагдаад ичээл. Танд чинь танихгүй нүүрэнд болохоор энэ бурхан гүйгэн бомб галзуурна гэхээр галзуурч өгч яахгүй. Өнөөдөр их хүрсэн баяр. Таны ээж ямар? За миний ээж бол Батын Сүх гэдэг хүн байсан. Одоо бурхны оронд байгаа. Манай аав бас Таржаагийн Жамб гэж хүн байсан. Бурхны оронд байгаа. Манай аав ээж хоёр шиг болгоны тийм бурхан шиг сайхан улстай сайн ээж аавтай заяа нар гэдэг нэг насны одоо хамгийн том ад жаргал баяр юм да.
Би бол одоо хөвшөртлөө одоо аав ээжтэйгээ хамт явлаа. Аав ээжтэйгээ хамт явна гэдэг бол маш гайхамшигтай сайхан ямар нэгэн юм тэр намайг л хамгаалаад байгаа юм шиг санагдана. Би ямар ч би бол эсрэг болж үтсэн шүү дээ. Улс төрийн эсрэг болж одоо авьяа гэдэг найр бол би залуучуудаас нэрхлэж байгаа тавиад дараа нь тэр автовазад очиж тостой ноцолдоод ингээд тийм үед хүртэл тэр ээж аав бол одоо хамгаалагч. Одоо тэр цаана байгаа мөртлөө тэгэл ямар нэгэн сайхан над нэг хамгаалалт өмнө төшиг тий ямар сайхан байж вэ. Ингээл ээж аав алдснаас хойш ерөөсөө хүн тэгэл өнчөрдөг юм байна. Ямар нэгэн тэр хааж хамгаалах юмгүй болчихсон юм шиг санагддаг юм байна. Үгүй л дээ ард түмэн сайхан ард түмнэрээ хамгаалуулаад сайхан байл. Гэсэн ч гэсэн тэр ээж аав гэдэг бол гайхамшигтай. Тийм учраас миний зохиолын сэдэв бол ээж аав. Аав ээж би гэдэг ном. Энэ бол миний одоо хамгийн алдартай ном. Энэ номыг лувсан цэрэн, лувсан цэрэн гэж их алдартай зохиолч байсан. Нар шингээгүй байна гэдэг өгүүлгээр алдарсан. Тэгээд борзооны явдал уу усны эргүүлэг гэдэг одоо мундаг сайн туучтай. Тэр хүн энэ аав ээж номыг уншаад өдөржин инээд суугаад за төрийн шагнал авах цорын ганц ном энэ аав ээж шүү гэж хэлсэн байдгийг над тэр хүүхдийн зохиол төрийн шагалт гармаа гэнд очиод игсэн байл да гармаанууд дамжуулж хэлсэн. Тэг ингэж хэллээ шүү өгөөч яаны. Тэгэхээр аав ээж гэдэг бол миний одоо би орос саялгуу гэдэг ном бичсэн бас л тэр аав ээж аавдаа бичсэн захиа ээждээ бичсэн захиа орос орноос бичиж байгаа. Миний одоо насан туршийн сэдэв бол аав ээж байсан. За ингээд нэвтрүүлэг мансын түрээд өндөрлөж байна. Таны уран бүтээлийн цааш нь уран бүтээл өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Монголын олон сайхан одоо бяцхан өрсөд зориулсан энэ оюуны бүтээл чинь мөнгөд орших болтугай. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн их амжилт хүсье. Эх орон телевизийг вебсдэг их сайхан телевиз та бүхэнд одоо ингээд улам амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчдээ Эх орон телевизийн бэлгийн цэдэг нэвтрүүлгийн 6 дугаар сарын 1-ний дугаар энэ түрээд өндөрлөж байна. Дугаарын зочноор Монгол Улсын соёлын гавьяа сэтгүүлтэн хүүхдийн зохиолч Жамбын Даш Тондоггүй өргөдөн оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.